маань тань мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бацаа болон мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NCV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй боддаатгал ногоон ирээдүйн хөгжил өрөөтэй MMS компани ивент итгэн та бүгд төрөж байна. Өдрийн минь заяа. За өдрийн мэнд хүргэе. За хоёул өнөөдөр өнгөрсөн дугаараараа хоёул Хойд Африкт утсан тий. Тий. Хойд Африк биш ээ. Зүүн Африк. Юу гэрлээ? Кени яа тий зүүн Африкт очсон тий. Одоо хоёул зүүн өмнөд Аз руугаа эргээд ирлээ тий. Зүүн өмнөд Аз руу их сонин ус руу очиж байгаа тий. Харин тий бид нар мэддэг юм шиг би бол их баян гэдгээр нь л мэддэг байлаа. Тэгсэн мөртлөө мэддэггүй маш олон зүйл байдаг юм байна. Тэглэхгүй яах вэ? За тэгэхээр бид хоёрын өнөөдрийн нэвтрүүлгээрээ хуваалцах, ярилцах одоо очих улс маань Бруней гэж улс байна. За албан ёсны нэр нь бол Бруней Дарусалам улс гэдэг нэртэй. За Дарусалам гэж нэг сонирхолтой нэр байгаагийнхын тайлбарлын араб хэлний амар амгалангийн одоо оршихуй амар амгалан оршдог газар гэсэн. Их орн, амар амгалангийн их орн ч юм уу тий. Тийм утгатай нэр юм байна. Ягаад тэгэхээр исламын шашинтай улс болохоор тийм нэртэй. За тэгээд Бруней улс маань за зүүн өмнөд Азид байдаг Борнео арал дээр байдаг. За Борнеог нөгөө талаараас Калиманд нийт нэг Жомолонгма Эверест гэж нэрлэдэг шүү дээ. Гямлан орны орол. Тэрнтэй адилхан нутгийн ил болон дэлхийн нэрээр хэлдэг гэж боддог. Калимантан Борнеод хоёр нэртэй юм арлаа тий. За тэгээд энэ арал дээр маань 3 улс байгаа шүү дээ. Дэлхий дээр сорын ганц. Тийм дэлхий дээр нэг арал дээр 3 улстэй. Одоо нэг арлыг 3 улс хуваадаг гэх юм уу тий. Малайз, Индонез, Уг Филиппин. Үгүй. Малайз, Индонез. Индонез, Бруней 3 тий. За нийслэл хот нь Бандар Сери Бегаван хэмээх нэртэй хот байна. За маш цөөхөн хүн амтай. 450-аас 460 мянга гарчим хүн амтай. За албан ёсны хэл нь бол малай хэл гэж байгаа. Учир нь нийт хүн амынхын 60% нь малай үндэстэн учраас гэхдээ юунууд нөгөө өөр хэлүүд хятад хэлүүд эндгэх ч юм уу те араб хэл тодорхой одоо хэмжээгээр байдаг. Гэвч англи хэлийг бол ер нь lingua franca маягаар нийтээр хэрэглэгддэг. Учир нь бас Английн колони байсан улс юм байна. Тэгэхээр энэ улс маань маш жижигхэн атлаа, маш баян улс. Энэ улсын хаан нь бол төрийн тэргүүн одоо үнэмлэхүү юутай. Хэмжээгүй эрэхт. Тэг хэмжээгүй эрэхт хаантай. Хэмжээгүй эрэхт хаан нь дэлхийн хамгийн баян хүн. Хамгийн баян хүн тий. За тэгээд нэг хаан улам угсаа задламжид баяждаг учраас баяжсан хүмүүсийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн числэнд оруулдаг. Одоо Билл Гейтс ч юм уу тий. Тэд хамт оруулдаг. Одоо Катарын, Сауди Арабийн те энэ хаадуудыг бол оруулдаг. Тэгээд Дарусаламуудын нэрэн дээр ярихад энэ Дарусаламуудын нэртэй одоо ингээд улс биш те. Дарусаламуудын нэртэй нийслэл болоод ирлээ. Тэр нь Танзан улсын нийслэл Дар эс Салам. Энэ яг адилхан одоо англиар бол Adobe of Peace гэж байгаа шүү дээ те. Амар амгалангийн эх орн гэдэг нэрээр нэрлэгдсэн юм. Одоо нийслэлүүдийг улс өгдөг те. Тэгэхээр тэр улс бас исламын шашинтай гэж таарлаа те. Тухайн исламын нөлөөгөөр тийм нэртэй болцсон. Тий. Одоо бол христийн шашинтай Танзан улс бол. За газар нутг нь бол маш сонирхолтой газар нутгтай байна. Борнео арлын хойд хэсэгт байрладаг. Ойролцоогоор нийт газар нутгийнх нь 70% ширэнгэн. За тэгээ дэлхийд гайхалтай маш сайн хамгаалттай одоо үндэсний паркууд байгалийн нууц газрууд байдаг. Гэтэл нийт газар нутгийнхаа ердөө 2% нь газар тариалан эргэлдэг гэж байгаа. Гэтэл нөгөө газар зүүн онцлог нөгөө экватор дээр байрлаж байгаа байдлаасаа болоод газар нь бүр гайхалтай үржил шимтэй гинэ. Тэгсэн мөртлөө өөртөө газар тариалан маш бага одоо эрхэлдэг. Тэгээд нийт хоол хүнснийхаа дийлэнхийг нь хөрш зэрэгэлдээ улсуудаас худалдаж авдаг. За яг гэх юм бол маш их байгалийн баял одоо нөөц буюу газрын тос болон газ илэрсэн тий. Тэрүүгээр одоо нийт орлогынх нь 95% гэж байгаа. 95% тий. За тэгээд газар нутг нь бол одоо хэмжээгээр багцаал бол яг манай Говь Сүмбэр аймаг шиг ер нь бол Говь Сүмбэр аймаг шиг тиймэрхүү хэмжээ тэгэхээр бас дажгүй тий. Тий. Говь Сүмбэр ч Монголтой харьцуулахад жижигхэн л тий. Манай нэг аймаг гэж бодоод байна тий. Тий. Говь Сүмбэр аймаг шиг гэж авдаг. Тэгээд Бандар Сери Бегаван гэдэг одоо 3 үетэй нийслэлтэй бас хоёр хоолсод нэг нь болохоор Шри Жаявардана Буракоттэй гэж нэг Шри-Ланк байгаа шүү дээ. Тэгээ сүүлд энэ нийслэлээ сольсон тий. За нөгөөх нь одоо энэ Бандар Сери Бегаван. За би өөр 3 үетэй Дар эс Салам байж болох юм тий. Яг нь богинохол энэ тий. Дар эс Салам гэдэг. За тэгээд энэ Бандар Сери Бегаван гэдэг хотын нэр нь болохоор хүндэл хүлээсэн хотын захирагчийн хот гэдэг тийм утгатай. За хаан нүгж байгаа. Нэгвэл адислагдсан одоо нэгний бомб гэдэг ч юм уу ийм утгаараа одоо Бандар Сери Бегаван гэдэг нэр нь бол явдаг. Ийм түүхтэй. Тэгэхээр нэр нь нөгөө юу вэ? Нөө түүхэн одоо хятадын энтгийн арабын худалдаачдыг очдог байсан. Тэгээ одоо худалдааны усан онгоцуудтай яг зогсдог, дайрын өнгөрдөг зам байсан учраас тийм учиртай нэртэй байж болох юм те.
За Бруней арал яг тэглэг байх уу? Яг тийм бомб бол худалдааны хойшоогоо тий хойц руу гарсан айгу том худалдааны хот байсан. За 7-оос 14 дэх зуунд бол Бруней бол одоо Шриважая гэж эзэнт гүрэн болон одоо Мажапахит эзэнт гүрний нөлөөнд байсан. За ер нь бол Бруней бол өөрөө ингээд одоо ер нь малайзууд шүү дээ. Ер нь бол. Тийм ер нь бол малай малайзууд. Газрын тоос гарч ирэл Брунейгээд тус болсон тий. Тэгээ хамгийн ер нь нэлээд сүлд хамгийн сүлд биш 1984 онд тусаар тогтнол зарсан. Тий. Тэгтээ 28 онд 29 онд газрын тос олдоод тэгээ яг зөв муухайгаар хэлэх юм бол Их Британи улс Малайзийн хамгийн газрын тостой хэсгийг өрөндөө аваад улс байгуулсан гэсэн үг байхгүй одоо маш одоо юугээр харанхуугаар хэлүүлдэг энэ тиймэрхүү учраас утгатай байгуулсан юм отоогоо. За тэгээд ерөөдөө энэтэй хятад Арабын худалдаачид ирж торг халууногоо совд мод арилж алдаг. Тэгээд голын дагуу сорсон усан хот маягийн соёлтойсэн Бруней бол ерөөдөө одоо усан хот маягаас одоо Венец Азийн Венец ч юм уу те. Тэгээд тэр үедээ бол стратегийн чухал газар байсан боловч маш чимээгүй тийм ус байсан. Стратегийн чухал гэхдээ чимээг хүн нэг тооддоггүй, яаддаггүй тийм газар байсан. Угаасаа энэ Борнео буюу Калимантны гэдэг аралчин төлөв 2 тутам арал, 3 тутам арал шүү дээ. Гренланд шинэ гвинэгийн дараа ордог. Гэхдээ маш бага судлагдсан одоо шинэ гвинэтэй адилхан арал байгаа байхгүй тий. Тэгээ сүүлд ингээд судлагдаж гарч ирсэн учраас төдийлнийг тооддоггүй. Гэхдээ тухайн үед бас нэг стратеги бас юм дэжгүй газар байсан. За 14 дэх зууноос хойш зулаа маань явах. За тэгээ устдаа энэ холбосон чинь тийм учраас нөгөө CGPC буюу Тэнгисийн одоо цэганууд гэж хэлэх нь буруу л да. Гэхдээ ер нь бол төлөвлөөр хэлвэл Тэнгисийн цэганууд гэж хүмүүс үүдэг. Тэр нь ямар хүмүүс вэ гэхээр усан дээр л амьдардаг, усан дээр салан дээр амьдардаг, их газар дээр огт амьдардаг. Одоо болтол зүүн өмнөд Азид бидний бүр дахин очдог Вьетнам төртөл тодорхой хэмжээний хүмүүс байдаг. Амьдрал ахуй бүх юм завин дээр, усан дээр далаа тэнгисээс хоолунд авчдээд амьдардаг. Тэг яг нөгөө сул тал нь одоогоор бий болоод байгаа сул тал нөгөө нийгэм төр засаг захиргааны үйлчилгээ одоо авахтай айгүй алслагдмал, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээнд хамгийн бага одоо хамрагдах боломжтой. Түүгээрээ дамжаад боловсрал маш бага, орлого маш бага хүн амын нэг бүлэгт тооцогддог. Тэгэхээр Брунейд бас юм хүмүүс байдгийн байлээ. За тэгэхээр ер нь бол анханасаа баян бол байгаагүй. Худалдаагаар баяжсан. Гэхдээ одоо бол газрын тос байгалийн одоо хийгээрээ маш баян улс болоод байна те. За 14-өөс 15 дугаар зуунд ер нь бол Исламын шашин одоо худалдаа арилжаанаас болоод те дэлгэрсэн. За бит хоёрын нэвтрүүлгүүдээр ер нь бол ингээд зүүн өмнөд Азийн орнуудад бол ягаад эдгээр Исламын шашинтай болсон гэдгийг дандаа Арабын худалдаачдаас ихтэй болоод байгаа тий. Тэгээ тэрийг айгүй гоё одоо үзэгчдэд тайлбарлаж өгдөг. Исламын шашин бол анх орж ирэхдээ одоогийн их шиг бидний төсөөлдөг шиг тийм. Одоо харгас хэрцгий ч юм уу тийм хүчирхийллээр дайн тулаанаар огт орж ирээгүй. Маш гоё тийм тайван гоё байсан учраас энэ улсууд бол хүлээгээд авсан тий. Худалдаа арилжаа соёлын солилцоо байсан. Тэгээд нөө араб худалдаачтай 8 их нэг таатай ашиг орлоготой байсан учраас тэдний шашиг хүлээн авч тий хүндэтгэлтэй хандах нь өөрөө нийгэм эдийн засгийн давуу талууд бий болгож байсан. За тэгээ Бруней султанат улс болсон. Тэгээ тэр нь бол нөгөө султан нь улс төр шашны те тэргүүн энэ одоо гурван зүйлийн гурвангийнх нь тэргүүн болж таарч байгаа. Гэхдээ энд бас нэг сонин зүйл анзаарчихсан л да. Шашинтай одоо шашин төрийн шашин гэтэл нийт хүн амынхаа нэг 66% орчим хувь нь л исламын шашинтай. Христийн шашинтай хүмүүс байгаа, хинду шашинтай хүмүүс байгаа, буддын шашинтай хүмүүс байгаа. Гэтэл 2014 оноос эхлээд шари хууль буюу те одоо исламын шашны хамгийн хатуу одоо нэг дэг шүү дээ. Одоо дэг гэж хэлэх нь зөв үү буруу тий. Одоо шариатын хууль гэдэг монголоор шариатын хууль гэдэг тий. Тэрийг нэвтрүүлчихсэн. За энэ нь бол нэг хүний эрхийн маш олон зөрчлүүдийг бий болгоод энэ улсын нэр хүндийг ч гэсэн ер нь бол дэлхийд даяар нэлээд одоо унгасан гэхдээ энэ бас ийм нэг улс байгаа гэдгийг бас мэдэх тийм далим болсон ч юм уу тий. Одоо муу юмар танигдсан юм одоо тий. За тэгээ 16 дугаар зуунаас ер нь бол нөгөө одоо нөгөө Малайзийн одоо одоогийн Малайз биш л те тухайн үеийн нэг одоо нэг хэсэг байгаа штэ. Тэгэхээр нөгөө дотоодын зөрчлүүд айгүй их байсан. За тэнд нь бол дотоодын зөрчил тэгээд Европын колоничлогч те эзэн төрөмгийлэгчдийн санаархал байсан учраас дотоодын зөрчлөө дарахын тулд одоогийн хааны угсаа байгаа. Тэр хаан энэ хааны угсаа нь дэлхийн хамгийн удаан оршин тогтнож байгаа угсаа тооцогддог. Энэ хаан нь өөрөө одоо хатан хаан Элизабет өнгөрсний дараа хоёрт ордог хамгийн удаан төр байсан. Төрийн тэргүүн буюу одоо хаан юм байна. За тэгээ энэ хааны угсаа нөгөө дотоодын зөрчлөө дарахын тулд Европуудын талд одоо британчуудтай нэг тал болоод өөрсдийн дотоодын зөрчлөө дараад тэгээд 1888 онд одоо Бруней Британийн протекторат болсон гэж байгаа. Энэ яадаг вэ гэхээр одоо чинь ер нь бол колони улс гэсэн үг. За яг тодорхой хэмжээгээр тусгаар улс өөрийн дотоод асуудлыг шийдэх эрх мэдэл байх боловч гадаад бодлого те худалдаа арилжаа татвар мөнгөний том асуудал нь ер нь бол Британий талд шийдсэн гэсэн үг.
За дэлгүй яах вэ? За тэгээ 1929 он те манай заягийн хэлснээр газрын тос илэрсэн. За энэ нь бол энэ улсын түүхийг өөрчилсөн. За газрын тос илрээг бол эн чинь ядуу байсан, сул байсан учраас нэг тусгаар тогтнох боломж бол маш бага байсан. Одоо ерөөхдөө баялаг ч юм уу, одоо тухайн одоо мэдлэг чадвар одоо юу гэдэг нь ямар нэг давуу тал чинь улсыг тусгаар тогтнох боломжийг бий болгож байна. Одоо Калимантан буюу Борны арал чинь Малайзууд, Индонезиуд байдаг. Одоогийн ингээ Малайз чинь нэг ус бол байгаагүй. Тархаа, Бодрохаа, Янзурд, Индонези төр те. Угаасаа энэ чинь маш том арал. Тэгээд айгүй том ширэнгтэй. За тэгээд нефт илэрснээр Бруней гэдэг энэ хэсэг тусгаар тогтнох тийм боломжууд гарч ирсэн. Ерөөсөө нефт л одоо тусгаар тогтносон. Тэр нефт илрээг бол Малайз бол энэ ус одоо хэсгийг бол эзэлж аваад өөрийн гэсэн одоо харьяа болгочих боломж байсан. Тэгээд 1929 онд нефт илэрснээр ерөнхийдөө энэ ус маань тусгаар тогтнох боломжуудыг гарч эдийн засгт өөрсдөө бүрэн хянах чадвартай болж ирсэн. За энэ дээр нь бол мэдээж Британч тусалсан тийм. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед Японы эзэнт одоо улсын иргэшээлд орсон байсан. Зүүн өмнөд Азийн орнуудтай адилханаар. За ягаад гэвэл нефттэй учраас тийм. Илүү анхаарсан холбогдолтой газар тийм. За тэгэхээр 1884 онд Бруней улс маань тийм тусгаар тогтнолоо зарлаа. Тусгаар улс болсон. Хэдий ч одоогийн нөгөө хаан засаглаа. Одоо хаант улс болж үлдсэн. Бүрэн эрэхт хэмжээшгүй эрэхт хаант улс гэж хэлэх нь зүг бах тийм. Тий, дэлхийд одоо цөөхөн биш үү? Сауди Араб байна. Одоо энэ юу байна? Бруней байна тийм. Ер нь цөөхөн шүү. Тэр нь ч одоо энэ хааны улс л гэсэн үг. Тийм хаан бол юу үснэ хийж болно гэсэн үг нь бол. Тэг энэ улс нөгөө ардчлал, хүний эрхийн ноцтой зөрчлүүд үүдэг арчил гэж байхгүй, хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй, бүх зүйлийг хаан болон шариатын хатуу хууль. За энэ хатуу хуулийн талаар нэг жоохон мэдээлэл өгч. Тэгээд хоёлаа ивент ч руугаарай тий. За 14 онд ч тий. Шариатын одоо хатуу хуулийг одоо үе шатаар нэвтрүүлсэн байдаг юм бол. За энэ ингээд яг ингээд юу юм байна л да. Одоо бодит байдал одоо онол хоёр ч өөр байдаг. Одоо онол дээр байгаа юм заримдаа ингээд бодит байдал дээр өөр байдаг штэгтэй адилхан. Маш хатуу мэд сонсогддог болж бодит байдал дээр хэрэгжилт нь илүү одоо өөр гэдэг, илүү хязгаарлагдсан байдаг гэсэн үг. За хулгай байвал гар таслана гэдэг одоо манай нэвтрүүлгийн чинь гол сэдв байгаа шүү дээ. Энэ бол одоо шариатын хууль дээр ингээд за яг гарын таслаа гэсэн мэт. Гэтэ маш өндөр нотлоо шаардж хүний гарыг тасалдаг учраас энэ хууль баг хэрэгждэг гэсэн үг. Тэгээ нэлээд хүчтэй тийм нотлогоо бижиж тэр хүний гарыг таслана учраас баг хэрэгждэг. За ийм байна. За архины хатуу хууль бас байдаг. Архийг албан ёс орны худалдаалгыг хоригддаг. Тэгээ улс даяараа. Улс даяараа. Гэхдээ жуулчид бага хэмжээгээр одоо авч орж болно. За жуулчид байдаг эсхүүдэд бол байдаг. За олон нийтийн газар уух юм бол шууд асуудал үүсдэг. За Египт ч юм бол харьцангуй гайгүй байгаа хөөхгүй тий. Брунейг бол бар ресторануудад бол байсан. Тий байж идэг тий. За гэр бүл бэлгийн ёсны хууль гэж байгаа. За гэрлэлтээс гадуур харилцаанд бол маш хүнд ялгдаг. Чулуугаар зодож алах. Чулуугаар зодож алах тийм одоо юу гэдэг? Ял хүртэл байдаг. Гэхдээ амьдрал дээр хэрэгч нь бас бага байт юм байна. Одоо арабын зарим улсууд ч юм бол хэрэгжиж байгаа шүү дээ, тий. Энэ бол гэхдээ эдийн засгийн бас боломжтой холбоотой байгаа. Хүмүүс нь бас эдийн засгийн боломжтой гайгүй учраас заавал ингэх шаардлага бас байхгүй. Нилээ эдийн засгийн боломж бага байх юм бол чинь боловсрал бага. Аюул бол ямар бага байх юм бол тэнд чинь чулуугаар зодох бол бас тодорхой хэмжээнд гараад байх шиг байна. За ижил үүсдний харилцааг бол хуульд бол хориглосон байдаг. За тэгээд чулуугаар зогж болохыг бол онлын үед байдаг гэж үздэг юм бол тий. За гэхдээ амьдрал дээр баг гэрч яагаад тэгэхээр энэ дэлхийн шүүмжлээс болгоомжлсон. Одоо ингээд дэлхийд гарч ирэл ийм шариатай хууль хэрэгжиж байгаа юм бол дэлхийн нийтээр ингээд бүрнэг чаа ингэж болохгүй тэгж болохгүй хүний эрхийн юу гэдэг. Тэнгүүтэл энэ улс чинь дэлхийн хамгийн хүчтэй паспорт улс байхгүй. Сингапурын нийт чинь тий дуртай улстай баг очиж болно. Тэгсэн мөртлөө энэ улс хүн чулуугаар зодж ална гэдэг юу болохоор дэлхийн нийтээс тодорхой хэмжээнд зайдаг гэсэн үг байхгүй. Боломжлдог гэсэн үг. Тийм учраас энийг амьдрал дээр баг хэрэгжүүлдэг гэж байгаа. За шашны сахилга бат. Баасан гаригийн мөргөл эрэгтэй мусульманчууд заавал оролцдог тийм юутай. Дүрмтэй. За Рамадан сард бол олон нийтийн газар эдхийг бас хатуу өргөлт ялангуяа мусульман хүмүүсийн хувьд л. Одоо энэ бас жоо эвгүй байгаа зү. Олон нийтийн газар ингээд яаж болохгүй. За нийтийн дэг журам. За тамхи татах зөвхөн тусгай газар татна. За манахаас илүү тусгай байх шиг байна энэ бол. За хог аях юм бол өндөр дургуултай. Замын дөрвийг маш хатуу мөрддөг. Ийм юутай байна. За тийм учраас Бруней нь цэвэрхэн, тайван, гэмт хэрэг багтаа усгдаг. За энэ бас тэгтээ жоохон тийм манай. Тий. Жоохон хэцүү те. Тэгээ ер нь бол яг очиж үзсэн хүмүүсийн би юу нилээс нөгөө Друбинский гээд миний тийм үзэх дуртай аялагч байдгийн. Тэр залуу нөгөө дэлхийд би дахин очихыг хүсэхгүй байгаа улсуудын тоондоо Брунейг бараг нэгт оруулсан байна. Эхний 3-т нь ч үлээ байсан. Тэгээ тэр нөгөө амар олон орноор аясан айгу мундаг залуу аялагч л та. Тэгээ тэрний нөгөө сэтгэлдлүүдийг сонсон чинь надад бас бидний нөгөө сошиал медиа ч юм уу те хэвлэл мэдээлэлээс хардгаас бас өөр тал тэр улсад байгаа юм байна гэж надад бодогдсон.
Тэгээ одоо чинь юу яасан л да тэр шариатын хуулийг тэ нэвтрүүлснээс хойш эдний хаан ч нүр амар баян. Амар баян. Зарим тохиолдолд бол түүний хөрөнгийг 20 тэрбум 20 их $80 гэдэг байгаа. Зарим бүр 40 их $80 хүрнэ гэдэг байгаа. За тэгээд энэ хуулийг хэрэгжүүлснээс хойш энэ хаан өөрөө дэлхийд даяар маш үнэтэй зочд буудал, үнэтэй хөрөнгүүд бизнестэй. А тэр бизнес эдийг нь хөрөнгүүд зочд буудлыг нь Европынхан бойкотлж эхэлсэн юм байна. Одоо Парист 2 амар үнэтэй тансаг буудлын эзэн гинэ. Тэр буудлынхаа өмнөдөө хүмүүс ингээ эсэргүүцэж зогсоод эсэргүүцлээ илэрхийлжсэн ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бол айгүй гардаг гэдэг чинь. Тийм учраас тэрнээс болж энэ хууль нь бас арай өөр хэрэгждэг гэдэг чинь бас одоо наад яг юуч орчиж байгаа, гүнзгэж орчиж байгаа тийм. За тэгээ энэ бол бүрнээ бол гадна талаас маш хатуу харагддаг боловч дотроос жоохон болгоомж тийм зарим хуулиуд бол ховор хэрэгждэг юм байдаг. Тэгээд энэ хуулийг яагаад ингэж одоо гаргаж ирсэн бэхээр нийгмийг жоохон ёс суртахуунтай байлгах гад гэмт хэрэгээс орчсон сэргийлэх гэж одоо хийсэн. Гэтэ хитрхи харгастэй. Тэгээд хууль шашин хоёр бол нэг систем болж одоо ингэж хэрэгжиж байгаа юм болсон болж. Төр шашин хоёр нь одоо ангид биш болж таа. Ангид биш бол тэгэхээр л асуудал. Тэр нь хаан гарч иж байгаа тийм. Хаан бол тэдрээс том болчихж байгаа байхгүй тийм. Химжээлшгүй. Химжээлшгүй. Одоо дэлхийд дээр ч юм бол парламентын засаглалчин дотроо бүгд найрамдах болон ерөнхийлөгчийн засаглалтаж хаант ч юм болохоор хэмжээтэй болон хэмжээгүй гэж байгаа шүү дээ. Нөхөр бол хэмжээгүүд нэвж байгаа байхгүй. Тэр ерөөсөө энэ улс энэ хүний л хувийн өмчлөлт. Хувийн өмчлөлт гэсэн үг юм бол тий. Гэхдээ энэ хойд солонгосын хувьд бол хамаагүй бас арай өөр ах шиг байна. Британий нөлөө байсан тэдний бас хууль соёл те олон зүйл байсан учраас хамаагүй өөр байгаа юм л да. Тий, дэлхийн маш олон баян улсуудтай аягүй сайн найз нөхөд хүн шүүд те. А чинь Сингапуртай маш сонирхолтой харилцаатай юм байна. Сингапурт өөрсдийнх нь эдний валютугаас Брунейн доллар гэдэг, Сингапур бол Сингапур доллартай. А гэтэл энэ хоёр валюта бие биендээ чөлөөтэй ашиглаж болдго юм байна. Тэгэхээр би Сингапурт Брунейн доллараар төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой эрэхтэй. Брунейд мөн адил Сингапур доллараар чөлөөтэй худалдаа харилцах боломжтой юм байна. Хоёр мөнгөтэй ус болж байна л да тий. Дээрэс нь Сингапур ч бас яг ардчилсан улс биш шүү дээ тий. Авторитар засаглалтаа. Тэгэхээр ерөөдөө бас илүү тохирдог гэж болох юм тий. За илүү өнөөдрийнхөө ивент тэтгэгчийг дурдъя. Atlas нэвтрүүлгийг маань эрсдлэг давхуу чураатай бод даатгал бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд хүргэж байгаа. За бод даатгал компани нь 30 жилийн турш салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд харилцагч нартай найдвартай хурдан хялбар үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүйг цогцоор нь санал болгодог юм байна. За өнөөдрийн дугаараараа бид хоёр гадаад дотоод аяллахын даатгалын бүтээгдэхүүнийг онцлоё. За гадаадын улс оронд аялж амарч буй аялагчдад зориулсан аяллаа гэж бүрэн даатгал нь аяллаа явцад тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд байрлалын хязгааргүйгээр үйлчлэх 24/7 хамгаалалт бүхий даатгал юм. За бод сос гэж бүрэн даатгал нь дэлхийн тэргуулах International Сос эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалттай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах бөгөөд үн төлбөрөөр авах боломжийг бий болгодог юм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр ер нь бол аялсан ч бай, дотооддоо байсан ч ажил хөдөлмөрөөр эрхэлж явахдаа даатгалыг заавал хэрэглэх. Тэгээ хийлгэх хэрэгтэй. Өөртөө аялыг ч гэсэн аялын турш учирч болох санхүүгийн асуудлыг ч гэсэн те тодорхой хэмжээнд багасгаж байгаа гэсэн үг те. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр та бүхэн Bod Claim аппликейшнийг аваад хүссэн даатгалын үйлчилгээгээ авахаас гадна өөртөө одоо аялж явж байхдаа те өөр тохиолдсон одоо инцидент нөхцөл байдлуудаа нөгөө эмнэлгийн үйлчилгээ авсан ч юм уу те тэр баримтуудаа сканер дэж явуулаад нөхөн олгоороо авах боломжтой, зайнаас авах боломжтой юм байна. Та бүхэн 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг дугаарыг утсаар холбогдоод мөн бод зураас insurance.com веб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваад онлайнаар хүссэн даатгалын үйлчилгээгээ авах боломжтой юм байна. За бод даатгалдаа маш их баярлалаа. Манай Atlas нэвтрүүлгийн бүтэн жил ивент. За бид нар одоо гадагшаа авдаг даатгал хамгийн чухал байдаг. Яг хоо өдөр болго хэрэглэгдэхгүй, байнга хэрэглэгдэхгүй. Гэхдээ үнэхээр хүний одоо амьдрал тулсан тийм хүнд асуудалтай бол даатгал бол айгүй гоо шийдэж өгдөгөө. За хоёлаа хааны нэрсэн. За хааны нэрсэн хаан ингээд маш их баян гэж байгаа тийм. За энэ хааны ордон дэлхийн хамгийн том хааны ордон гэж авдаг. Яг хоо Францын Версалийн ордон бол илүү том газар нутгаар. Гэхдээ хаан амьддаггүй Версалийн ордонд бол. За яг одоо амьддаг хааны ордоос хамгийн том одоо хааны ордон орон сууц бол Бруней хааны орон. Одоо Болкиагийн гэр бүл тийм. Истана нур бол Имана гэдэг энд амьддаг. За 1788 өрөөтэй. Амар угаас энэ бол. Тийм байна. 1788 ор. Тэгээ энэ чинь дээшээ юм биш те. Одоо 10 хэдэн давхар 30 давхар өндөр биш те. Намхаа те. Тэгээд бодохоор талбай нэг том байгаа. 200 мянган метр километр талбайг эзэмшдэг гэж байгаа. Айгуу том талбайтай. За тэгээд 257 угаалгын өрөөтэй. Хааны хорт. Одоо би бол тэр угаалгын өрөөнд нь
Одоо олох гэж боо юм болно ш тэр чи одоо тий. Тэгэхээр маш олон амьдардаг. За 5,000 хүний багтаамжтай тийм том танхим байдаг. Хоол моол идэх одоо тийм. Хүлээ авалтын танхим байна тий. За тэгсэн мөдө бүр дотроо сүмтэй. Хааных ордон дотроо сүмтэй. За 110 автомашиныг гаргаачтай. 110 машины зогсоол биш шүү. 110 ширхэг автомашиныг гаргаачтай. Гараж болгоно тусдаа олон тооны янз бүр ахна тий. За морины зүчээтэй. За ийм том ордон бол Бруней хааны ордон байна. Тэгээд энэ ордон бол яг одоо дэлхийн хамгийн одоо олон хүн одоо хамгийн том хааны ордон гэж авдаг юм байна. Тэгэхээр ямар хэмжээшгүй вэ гэдэгээс харагдаж байна тий. Гэтэл эдний хаан Хасанал Болких маань хамгийн их автомашины цуглуулгатай хүмүүс 5,000 гарan гэж байгаа. 5,000 гарan үнэтэй bespoke буюу тэ захиалгаар хийгдсэн машинуудаас 600 Rolls-Royce-тай гэж. Одоо эн чинь үнэтэй машинууд чинь дэлхийд нэг 10 дотор ч юм уу 5 дотор ч юм уу те одоо 2 машин чинь нэг нь Cristiano Ronaldo байдаг гэлээд яг тийм л биш энэ байгаа байхгүй те зөөр бидний байдаг шиг янз янзын машин биш гэсэн үг те тий үнэтэй bespoke захиалгаар хийгдсэн сонгодог загвар модельүүд гэсэн үг байхгүй юу. За хаана нь ийм хэмжээшгүй баян боловч иргэд нь бол одоо тийм баян бол биш. Ерөнхийдөө нэг ийм дундаж маягтай амьдраад тэгээд нэг хангалуун амьдэрдэг гэх юм уу та тий. Яг го дэлхийн дунджаас бол нэг 2 3 дахин баян. Гэхдээ яг хаан ч юм уу өөрсдийн дээр ашиг орлого одоо 400 мянган орж идэг ашиг орлого бодох юм бол хүртээмж нь маш зөрөөтэй гэсэн үг. Одоо улс нь баян иргэд нь за ядуу өхөн жашин нөө Марокко тэр шиг шүү дээ. Иргэд нь нэг одоо тийм дундаж тий. Гэхдээ ядуу хүмүүс бас байна. Тэр дотор нөгөө шашнаар ялгуурлан гадуурх асуудал маш хурцаар байдаг юм байна. Тэрийг хүлийн зөвшөөрөхөө хөвлийн эрх чөлөө байхгүй ардчилсан эрх байхгүй учраас исламын шашинтай хүмүүс нь илүү одоо эрх мэдэлтэй, илүүтэй одоо хааны угсааны хамаг мөнгө бизнестээр байгаа учраас исламын шашинтай биш буддын шашинтай, христийн шашинтай хүмүүс маш их ялгуурлан одоо гадуурхагддаг. Түүнээсээ болоод цалин орлогын хувьд ч гэсэн бага байдаг. Тэг ядуу хүмүүс бас байдаг юм байна. Би ядуу хүн байдаг гэдгийг сонсоод их гайхлаа. Тэг яг харахгүй ийм ус ч нөө дандаа юу шашны юу л гарч ийн л та тий. Харин. За тэгээд яг одоо юу чи иргэд нэг арай нэг гайгүй нэг одоо юу чимдээ амьдрдаг бас нэг давуу тал нь орлогын албан татвар ерөөсөө байдаггүй. Гэхдээ бизнес ихлээр төрөөс маш их хараатай байдаг. Одоо төрийн оролцоо их өндөртэй. Төрд байдаг хүмүүс өөртөө баг бизнес одоо хааныхан бизнес хийж бизнесүүд нь авдаг учраас иргэдийн хувьд бол бизнес их аягүй хэцүү байдаг. Яг орлогын албан татвар байдаггүй гэдэг боловч төрийн оролцоотой бизнес ихтэй. За тэгээд төлбөргүй боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Энэ бол одоо хамгийн том давуу тал. Эрүүл мэндийн төлбөртэй ч боловсролын төлбөртэй болчих юм маш хэцүү. Тэгээд яг Бруней ингээд айгүй хурдан ингээд мөнгөтэй болж байгаа шалтгаан хүн ам айгүй чухал гэж үздэг юм л. Баг хүн амтай газар маш их байгалийн нөөцтэй тэрийг зөвшөөрч чадах юм бол айгүй хурдан баяждаг гэдэг хамгийн сонгодог чинүүд энийг одоо энэ булангийн орнууд байна шүү дээ. Тэмтэй адилхан. Гэхдээ шашны хувьд л жоохон зөрүү байдаг учраас чиний ярьж байгаа нэг тийм асуудал гарч иж байгаа тийм. За тэгээд газрын тос эрхэлдэг хэдий боловч 70-80% нь ой өгсөн. Тэгээд энэ ойгоо бол маш одоо сайн хамгаалдаг асуудал нэг. Маш одоо сайн хамгаалттай. Тэгээд газрын тос чинь энэ Калимантан ч одоо Монголын талшиг ийм том арлаг байхгүй юу? Хасар том арлаг ба шүү дээ Монголын тал. Тэгэхээр Индонез болон одоо энэ хажуу талынхан дээр Сабах нөгөөх нь юу ч үлээ бас нэг эсэр гэсэн нэг мож өдөө. Бүгднгээс нь газрын тос олцсон. Гэхдээ Бруней хамгийн түрүүнд засаглалын өвднөө тэрийг зөв одоо ашиглаад цаашаа ингээд одоо британчуудтай хамтраад одоо ашиглаж чадсан учраас давуу тал нь байгаад байгаамаа. За тэгээд Бруней болохоор Азад хамгийн цэвэр агаартай орнууд ингэж авдаг. Яг бол энэ их ойтой учраас тийм хамгийн цэвэр агаартай ойтой гэж авдаг ийм ус байна. За хоригдсан маш олон зүйл байдаг. За нөгөө үндэсний паркууд нь гайхалтай паркуудтай гэсэн. За Үүлүү Тембүрон үндэсний парк гэж энэ бүр хосгүй гайхалтай гинэ. Тэгээд бас нэг юу байна. Маш одоо биологийн ширэнгийн ойтой те үрдэн шинтэй газар нутагтай учраас биологийн олон янз үед бол гайхалтай маш баян. Тэнд бараг нисдэггүй юм амтан байдаггүй гинэ. Нисдэг могоо, нисдэг мэлхий бидний хувьд нөгөө газраар явдаг гэдэг амьтад чинь тэнд бараг л нисдэг гинэ. Нисдэг могоо, нисдэг аалз, нисдэг гөрүүл гэж бүгд нисдэг жон болоод юу ч байна шүү дээ, тий. Харин нисдэг жон бол хамгийн наацахын зүйл гэсэн юм тий. За тэгэхээр одоо энэ Калимантан буюу Индонезийн арлууд жугаас амтны аймаг төрлөөр илүү гайхад ч тойлоо Индонезиэр маш олон зүйл ярьсан амтны талаар тий. Тэгэхээр Бруней яг харахгүй одоо энэ Калимантан арлын хойдос үдээд учраас иймэрхүү зүйл бас байгаад байгаа. За тэгээд би нэг сонирхолтой үг ярих гээд байгаа. Хоёр дахь ивент чихэн дараа ярих гэж утсан. Ер нь бол за Болкагийн гэр бүл гэж байгаа шээ тий. Хааны гэр бүл. Хааны гэр бүл тий. За тэгээд Болкагийн гэр бүл ингэ байж идэг. Маш баян гэсэн үг тий.
Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин Брунейд идэг. Хамгийн баян хөлбөмбөгчин. Криштиано Роналдо биш, Месси биш. Тэдрээс хэд дахин баян гэсэн үг. Гэхдээ үндэснийхээ баг тоглолтод тамирч. Шигшээ багийнхаа ахлагч нь бүр. Тэгээ мэрэгжлийн багуудад бүр тоглож исэн. Тоглолтог юм тоглож. Тэгээ энэ яага баян гэхээр энэ Болкагийн гэр бүлийн одоо угсааны юм баггүй. За энэ ямар хүн бэ гэж байгаа юм те. За Файк Болка гэж хааны удмын хөлбөмбөгчин. За энэ хөлбөмбөгчин бол зүгээр нэг хөлбөмбөгчин шигшээ багийнхаа ахлагч нь. За яг төрсэн газар нь бол Америк нэгдсэн улс Лос Анжелесд бол төрсэн. За ерөөдөө энэ хаан ч өөрөө бас олон их нэртэй учраас юу яадаг. Олон их нэрийн хүүхдүүд тэгээд хоёр иргэншилтэй янз янзын нөхдүүд байдаг. За тэдний бас нэг гэж явдаг. За түүнийг хамгийн баян хөлбөмбөгчин гэдэг. Гэхдээ нөө тоглож мөнгө олсон гэхээсээ илүү угсаа залгамжилж. Ерөөдөө ойролцоогоор нэг $20 гэж үздэг юм байна. За Роналдо ч 1 тэрбумтай байна шүү дээ. Роналдогоос хэд их баян бахна тий. Ийм баян хөлбөмбөгчин байна. Баян төрсөн л юм байна шүү дээ. Баян төрсөн нь бол. Тэгээ хөлбөмбөгчин болсон юм байна. Гэхдээ зүгээр нэг хөлбөмбөгчин болоо маш амжилттай хөлбөмбөгчин болсон. За Бруней хааны гэр бүлийн гишүүн. За түүний агуу ах нь бол Хасанал Болка. Дэлхийн хамгийн баян хаан нэг. Хаан юм байна. Тий. За түүний хувьд бол яг хөл өмгөөс бол нэг 100-аас 500 мянган Америк долларыг бол жилдээ болдог. Бас дайжгүй одоо бидний юугаар бол тий. Гэтэ дундаж хөлбөмбөгчдөөс бол бага гэсэн үг. За тэгээ түүний хувьд бол юу яадаг? Хөл өмгийн хувьд бол хэд хэдэн клубүүд тоглож ирсэн. За бүр Английн Лестер гэдэг одоо 2016 онд Премьер лигийн авраг авсан юм багийн бүрэлдэхүүнд хүртэл байсан. За Челси, Арсенал ч юм уу те хэд хэдэн багуудад триалд оролцоод тэр багуудаас тодорхой хэмжээнд өсвөрийн багууд, залуучдын багууд нь тоглож хариалагдчихсан юм тоглож байгаа. За тэгэхээр энэ додож бол зүгээр нэг муу юм бол биш байгаа. Англи Премьер лигийн баг хүртэл тэрийг авч тэ. Англи Премьер лигийн тэр Лестер гэдэг баг Болкыг авахад бас нэг өөр чин зүйл байсан. Лестер эзэн Таиланд хүмүүс. Одоо ч Таиланд хүн байдаг. Тэр Таиланд болохоор юудаж Аз хөлбөмбөгчдөөс тодорхой хэмжээнд дэмжихийг хүсэж байгаа шүү дээ, тий. Одоо шийдвэл тэр Чаутари гэдэг юу байсан? Бангладеш гаралтай англи хөлбөмбөгч байсан. Тэр нь Лестер тоглолт гэсэн дараа нь Бангладеш шиг тоглож тэнд бодоолгосон байхгүй. Айгуу сайн тоглосон. Тэр энэ бас тийм юу нөлөө байсан болов уу гэж би үздэг. Яг тэгвэл Челсид Роман Абрамович аваад Орос хүн аваад Украин болон Беларусь айгуу олон тоглогчд боломж олгож ирсэн. Андрей Шевченко, Алексей Смертин, Юрий Жирков гэдэг ч юм уу, тий. Тэр ийм олон хүмүүс нэг боломж олгож ирсэнтэй адилхан би тийм болов гэж хардаг. Гэхдээ өөр бол дажуулах болчихсон. За тэгээ Португалийн баг тоглож жагаад Португалийн 1-р лиг тоглож жагаад тэгээд Таиланд руу ирсэн байдаг. За Таиландын 2 баг тоглож исэн. Одоо Рачучано үлээ юу гэдэг чинь мож би хожоо мартчихжээ. Тэрний баг тоглодог, одоо тоглодог ийм хөлбөмбөгчин байгаа. Тэгээд энэ хөлбөмбөгчин бол Файк Болка дэлхийн хамгийн баян, хамгийн одоо мөнгөтэй ийм хөлбөмбөгчин байна. Тийм байна. Манай бүр нэг амар хичээдэг хідээс баян юм байна. Тий, энэ ч бүр амар баян байхгүй. За ийм одоо юу байна? Брунейд бол юу вэ? За Брунейгийн спортын хувьд бол хөлбөмбөг угаас үндэснийх спорт гэж авдаг. Гэхдээ ер нь бол олимпийн наадамч юм бос спортоос ямар нэгэн амжилттай тамирчин ч юм уу медаль авч байгаа зүйл байхгүй. За тэгээд ганц хоёр буудлагын төрлүүд, тулааны ганц хоёр төрлүүд ч юм усан цэлтэд энэ төрлүүд явдаг. Гэхдээ итерхий баян хүн ам баг учраас тэгээд спортын манай зүүн өмнөд Азийн чинээс бол тал нь бие жижиг учраас спортын юу айгу баг байдаг байхгүй. Одоо тийм амжилт гаргах тий. Яг тодорхой хэмжээний спортууд байдаг. Тэгтээ юу гэдэг одоо спортоор бол там тааруу юм усууд нэг байгаа. За хоёлаа төр завсарлаад өнөөдөр ивент итгэжээд үрдё. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани нь Atlas нэвтрүүлгийг ивент итгэж байна. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айлуурх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог бөгөөд та бүхэн одоо төвлөрсөн цахилгаан эрчим хүчтэй түүнээс хол газар одоо хөдөө аж ахуй, мал аж ахуй, барилга, эрчим хүчний үйл ажиллагаа болон та зөвхөн өөрөөдөө байшин саваа бариад амьдрахад хүртэл та өөрийн эрчим хүчний асуудлыг байгаль дээлтэй нарны эрчим хүчээр MMS-ийн мэрэгжлийн хамт олноор шийдвэрлэх бүрэн боломжтой. Тэгээд өнөөдрийн ивент итгэгчтэй баярлалаа. За тэгээд MMS маань болохоор одоо буян тухай спорт зөвлөмөрийн зүүн талд очиж исэн. Офис нь маш гоё. Ажилчид нь айгүй хаппи байдаг. Одоо миний таньдаг хүмүүсээс ажилдаг. Тэнд ажилдаг хүмүүс нь ажлаасаа гарахгүй гэдэг хүмүүс бичдэг шүү дээ. Тийм төрлийн хүмүүс. Байгууллага төр маш гоё. Тэгээд эрүүл эко гэдэг те бидэнд бол хөлөмгийн подкастаас хийж байлаа. Үнэхээр гоё юутай газараа. За тэгээд Бруней ус одоо жижигхэн ус гэж ирсэн те.
жижигхэн тэгээд зүүмнүүд Азийн улсуудыг харахаар ингээд исламын шашинтай улсууд яг Индонези хэсгээр байдаг. Тээврийн үдийг сонирхолтой юм бэл. Нийтийн тээвэр барах хөгжихгүй. Жижигхэн учраас. Тэгээд нөө машины татвар маш бага учраас машин хийх хямдхан байдаг бүрнэд. Нэг л 2-3 машинтай. Тэгэхээр ерөөдөө нийтийн тээвэр гэхээс жуулчдад айгүй хэцүү гэсэн үг байхгүй. Жуулчд очоод нийтийн тээврээр явах болно шүү дээ. Нийтийн тээвэр маш бага хөгжсөн. Тэгэхээр одоо машин түрээслээд явах ч юм уу яа гэв тийм тэгжил явахгүй бол ерөөдөө машинаар бүх асуудлыг шийддэг ийм хүмүүс байна. Одоо тэгэхээр ядуу жуулчдад хэцүү байдаг тий. Хүмүүс нь орлого нь бас тодорхой хэмжээнд орлоготой хүмүүс чинь нэг машин түрээслэх үйл ажиллагаа хийгээд эмээргүй байлгүй тий бас. Тий. Тэгэнгүүт л одоо энэ тал дээр жоохон асуудал гардаг. Тэгээ жуулчдын хувьд бол одоо гол гомдолтой юмнуудын нэг нь бол тэрл юм байна. Одоо Монако ч юм уу, Люксембург ч юм уу, жижиг улсууд байгаа Сан-Марино ч юм уу тий. Эдгээр ч бас нийтийн тээвэр аягүй дайж өгöd нь шүү дээ. Ойрхон нийтийн тээвэр нь илүү ашиг тустай байдаг бол бүрнэт тийм байдаг юм байна. Тэгээ яг энэ бас нэг хүн амтай нь холбоотой байх л та. Цөөхөн амт. Одоо Андорра ч юм уу, Сан-Марино төр чинь хүн ам цөөхөн газар нутгийн бүр жоохон байхгүй. Зарим нэг уул байгаа шүү дээ бараг нэг. Одоо худалч унд бол тий. Богдуулыг тойрол амьдарч байгаа шүү. Тэгэхээр энд чинь болохоор машин явах гэсэн илүү нийтийн тээврээр асуудал шийдвэл бүрнэт чинь бас тодорхой хэмжээнд нэг жоохон томдоо. Одоо Сингапур өдр ч юм уу жоохон шүү дээ. Тэгээ тэнгуэл бүрнэт чинь нэг гой сүм бүр өдр чинь бас манай Эрдэнэт дарахныг бодвол хамаагүй юу байгаа байхгүй. Том байгаа байхгүй тий. Тэгэхээр яг харахгүй машинаар явах тийм боломжууд нь бас гарч ирдэг. Тэгээ бүрнээ газар нутгийг харах юм бол юу яаж байгаа. Яг хуурай газараар хиллээгүй нэг хоёр хэсэг байгаа юм уу та. Тий өөр газар нутг нь хоёр хэсэгт хуваагдчихсан байгаа юм байна. Тэгээ тэрүүгээрээ ингээд далаагаар ингээд толбогчдөг ийм одоо газар нутгийн байрлалтай ийм ус байна бүрнээ бол. За бүрнээ хоёул эдийн засгийн талаар жоох ярих. За тэгээ. Энэ дээр нэг юм анзаарагдлаа л да. Маш их байгалийн нөөцтэй тий. За. Олон төрлийн нөөц нь газар тариалан эрхлэх боломж байна. Гэхдээ эрхлэхгүй байна. Зөвхөн 2% нь эрхэлдэг. Хоол хүнсийнхээ 90-с дээш хувийг гадны орноос импортлж авдаг. За тэгээд ер нь бол нийт эдийн засгийн 95% нь газрын тос байгалыг хийдээр тулгуурласан. Гэтэл энэ нь хэдийгээр цөөхөн хүн амтай учраас энэ улсын тохиолдол дээр ажиллаад ашигтай байгаад байгаа юм гинэ. Гэтэл нөгөө олон хүн амтай байсан бол эдийн засгаа хит нэг салбараас хараад болох гэдэг нь өөрөө нөгөө гадны доллар тухайн одоо дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа түүхийн эдийнх нь үн ямар байгаагаас тэр улсын орлого шууд хамааралтай тэгээ маш имзэг болдог гин. Тэгээд 2024 он хүртэл эдийн засгийн аягүй өсөлттэй өндөр байж яснаа 24 оноос өсөлт нь буурч гисэн гинэ. Явандаа энэ ч гэсэн ер нь бол буурах хандлагатай гин. Шалтгаан нь хэдий баян улс цөөхөн амтай боловч эдийн засгаа солонгоруулахгүй байгаа гин. Том шалтгаан гэсэн. За тэгээд одоо байгалийн баялаг дуусах юм бол өрөөний балархана шүү дээ. Тэгээ яг тодорхой хэмжээний нөөцийн сан маань ч юм уу зөндөө байх л та. Гэхдээ ерөөхдөө эдийн засаг солонгорохгүй байна гэдэг чинь улсын хөгжлийн хувьд бол бизнесүүд хөгжихгүй, бусад нэг хувийн хвшлүүд нь гоё дэше босч иж чадахгүй тийм боломжуудыг хааж чинь тийм. Тэгэхээр энэ хаан засаглалтаа болохоор надад бол энэ зүгээр яг нэг хүний л улс шиг. Тий, нэг хүний л улс. Санагдаад байна. Энд нөгөө чөлөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засаг байх ямар шаардлага байхгүй. Хаан өөрөө баялагын эзэн, хаан бүх шийдвэрийг гаргаж чинь тий. Тэгэхээр дут хорс жоохон харамсалтай санагдаж байна. Тий, ер нь бол одоо бид нар ингээд дэлхийн улсуудыг яриад манай үзэгчсэн сонсож байгаа. Заавал мөнгөтэй улс гэхээр баян байдаг тий. Илүү нэг эрхчлөөтэй байх нь өөрөө чухал байдаг. Хамгийн илүү үнцэнтэй. Яг л эрхчлөөтэй хүмүүс чинь тэр эрхчлөөтэй хүмүүсээс маш олон тийм санаанууд, гоё хөгжлүүд гарч ирдэг тий. Тэр айгүй чухал. Яг хөө эрхчлөөтэйгээ төгжиж чадахгүй байгаа Африк ч юм уу Азийн зөндөө улс байна л та тий. Тэр нь бас тодорхой хэмжээнд сугацаа хэрэгтэй гэдэг. Тэгэхээр юуд чинь байгалийн баялагтай мөнгөтэй байна гэдэг бол хөгжил биш ээ гэдэг бол маш олон орноос бид нар бол харж боллоо. За тэгээд хүнсний хувьд бол үйлдвэрлэл хөгжих боломж. Одоо шил энэ жижигхэн болохоор үйлдвэрлэл хөгжих юу байхгүй. Ажлах хүч юу байхгүй. Ажлах хүч байхгүй тий. Тийм учраас энд одоо ажиллаж байгаа хүмүүс нь бүрнээ одоо хүмүүсээс гадна Малайзууд, Индонезид ч юм ирж ажилладаг тий. За амдээ зүүн өмнөд Азиас хүнсний хамгийн гол юм бол будаа. Гол хүнс нь бол будаа байдаг. За тэгээд будааны дараа мэдээж ойлгомжтой мах жимсүү ногоо савсан бүтээгдэхүүнд орчдөг. Ихэвчлэн Малайз, Тайланд, Индонез гэдэг юу үйлдвэрлэгч улсуудаас авдаг. За илүү тансаг зэрэглэлийн юмнуудыг бас Австрали, Шинэ Зеландаас авдаг. Одоо Австралчийг сонин шүү дээ. Өөрөө дэлхийн хамгийн том арга арлуудын нэг шүү дээ одоо тойрц устай. Тэгсэн мөртлөө загсаа гадаас авдаг. Загсны импортоор дэлхийд дээгүүр ордог байхгүй юу? Яг л нэг Австралиг айгуу тийм очноор хэлдэг шүү дээ. Австрал бол цөл тал газар. Үржин шимгүү далаанч адилхан гэдэг байхгүй. Далаанч адилхан. Тэнтэй адилхан бүрнээ бол ингээд далаатай боловч загс болон бусад юмнуудаа бол уг нь бол загс чинь байсан хүмүүс. Гэхдээ одоо бол загс бол барих шаардлага эдэрт бол байхгүй шүү дээ. Тэр загсаа яадаг байх нь гэхээр гадны усудаас ирэхэд бас авдаг. Ийм юмуд байна бүрнээ дээр бол. За хүн амынхын бүтцийн хувьд бол нийт хүн амынх нь 50-аас дээш хувь нь эрэгтэй, 53% нь эрэгтэй, 47% нь эмэгтэй.
юм байна. Тэгээд би нэг хэлсэнтэй нэг 66 орчим хувь нь одоо яг малай үндэстэн, малай судалтай нэг гарлах сатай гэсэн. 15% нь хятад. Ягаад тэгэхээр хойдолд нь хятадын тэнгис байна. Хятадын худалдаа арилжаа их байсан. Нөгөө талаар ер нь бол зүүн өмнөд Азийн орнуудад хятад үндэстэн одоо хүн амынхын тодорхой оюуг эзлэх бол айгүй түгээмэлтэй. Тийм аа тэгээ бусд нь нутгийн уугуул иргэд гэж байна. Тэгэхээр нөгөө эн чинь юунууд байгаад ах шиг байх те. Зөөр газар зүүн байрлалаас нь харах юм бол нөгөө Остронешнүүд тавины арлаас их нүүдэл болж байгаа шүү дээ. Тэр овг аймгууч нь заваар салаар гараад зүүн өмнөд Азийн одоо бүх арлуудад очиж амьдарсан байгаа. Тэдний одоо овг угсааны хүмүүс байхаас гадна төрөнд урдсан нөгөө тэнгисийн саганууд гэж байдаг. Тэгээ одоо уугуул иргэдэн гэсэн үг ээ. За тэгээд юу байдаг? Бүрүнээчүүд нөгөө юуны сэрвэ гэж ярьдэн шүү дээ. Авраа загсны сэрвэгээд одоо бид нар ингээд усан дэвж болохоор дээдлэлт нь гэл нэг тийм ингээ гардаг одоо акулны дээдлэл. Дээдлэл одоо сэрвэлэх юм даа тэр чинь тий. Тэрийг юу байдаг? Бас хоригсон усууд нэг. За энэ яагаад ингээ хоригддог гэхээр энэ авраа загсны сэрвэ гэдэг чинь өөр маш үнэтэй гэж боддог. Дэлхий дээр авраа загсны сэрвэ хагас сая доллароос 1.2 тэрбум доллар эргэлдэг ийм том юу юм? Бизнес. Тийм учраас авраа загсны сэрвэг бол тэргээд бас хоригддог улсуудын нэг. Энэ өөр айгүй тийм юу юм бэ? Чухал одоо бүр ингээд онцлохоор юм бол тэгэхгүй энэ 10 засны сэрвэгээр чинь маш олон зүйл үүдэг. За тэгээд энийг хоригдлохгүй бол 10 засны экосистемд маш их одоо тийм юу үүдэг. Асуудал үүсдэг юм байна. Тэрийг бол хоригддог гэдгээр бас бүрнээчүүд бол бас алдартай ийм ус байна да. За хоол хүнс нь бол яг л нэг малайзуудын хоолтой адилхан байна. Насил мак гэж гараад ирлээ. Тэг ер нь бол малайзуудтай ойролцоо хоол хүнстэй. Тэгээд нөгөө уур амьсгал нөгөө экваторын орн штэ. Тэгэхээр ер нь бол жилийн 4 улиралд 2 улиралтай хуурай болон борооны гэсэн 2 улиралтай 10 сараас 12 сарын хооронд хуурай улирал нь үргэлжилдэг. За тэгээд маш их бороо ордог. Тэгээд уур амьсгал нөгөө температур нь харьцангуй тогтвортой. За буула гэдэг нэг 22 23 үрдэг гэж байгаа нэмэх. Халлаа гэхдээ нэг 30 20-с 33 хэмэл дулаардаг. Тэр айгу таата уур амьсгалтай сонсогдож байна надад бол. За тэгэлгүй яг хуу таата. Дээрээс нь хуурай улирал нь яг нэг Камбодж байхгүй те маш хуурай гэсэн үг те. Барилга барихаас юу. Гэхдээ нэг газар нь маш чиглэг учраас давуу талтай. Ийм юм болчиход байгаа. За тэгээд нэг хятадууд дэлхийн одоо хаасайг байдаг. Бүрнээ төртөл одоо хятадын одоо юунууд байдаг одоо minority гэдэг чинь одоо юу гэмдэ. Үндэсний цөөхүүд бас юунд бол бүрнээд бол байдаг. За ерөнхийдөө хятадын үндэсний цөөхүүд бол ерөнхийдөө Индонез, Малайз ч гэсэн их байдаг. За бүрнээд ч гэсэн тодорхой хэмжээгээр бас байдаг. Тэгээд арабууд байдаг нэг сонирхолтой тийм. За арабын сургууль энэ байдаг сонирхолтой. Яг тийм бол шашнад амжиж орж ирсэн. Тэ бас нэг анзаарсан зүйл ингэсэн. Хэлний хэдийгээр нөгөө малай хэлээр дийлийнх нь малай хэлээр ярьж байгаа боловч маш олон араб үг хэлц оноосны нэрүүд хэрэгэлдэг юм бэлээ. Тэгэхээр тэр нэг шашинтай нь холбоотой байна тий. Одоо Брунет Даруссалам гэдэг одоо улсынхаа нэрнийхээ ардталт нь хүртэл одоо араб гаралтай явж шүү дээ тий. Одоо их тайвны улсаа гэдэг тий. За ийм улс байна да Брунет гэж. Улс байна. Баг багтаа ягаад ч юм их баян хансаг их гоё үлгэрийн юм шиг сонсогддог байсан. Тэгээд юу яасан нэрээ тэр хааны ордон чиний дурдсан хааны ордон чинь дотор байгаа тэр шар металлууд нь жинхнээсээ алт гэсэн. Тийм бохоо тэр тий. Тэр ирмэг хаалганы бариул, нойлын товчлуур, угаалт уурын тэр карант бүгд талт гэсэн цэвэр алт. Тийшээ нэг аялал хийгээд аялаад дотор нь орчод ирлээ сонирхолтой л юм тий. Айлд ороод одоо хэдэн өдөр явах гэж гэдэг шиг тий. Тэр сонирхолтой улс гэдгийг учраас жуулчд очдог болохоос жуулчдад бас тийм таатай биш гэсэн. Тийм баг. Яг тэр аялал жуулчлал эдийн засгийн салбар биш. Тэрнээс найдаж мөнгө олох шаардлага байхгүй болохоор бас тийм байт юм болов. Тийм. За тэгээд алкогол зарахгүй маш олон тийм restricted буюу одоо нэг тийм 20-той хязгаарлалтууд их байдаг учраас жуулчдын хувьд зөв бүрүнэ гэдэг улсыг очиж үзчихэд гарах л байгаа. Би нэг 2 бүрүнэтэй ангилд таарчлаасан л да ихний нөхөр ерөөс. Жижигхэн тэгэл ингээл идэм л юм бол. Бүрүнэ хүмүүс бол тийг сургууль сурж яасан. Тийм хоёр үнэтэй бол таарж илаа. За маш сонирхолтой улс байлаа заяа. За ингээ та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Атлас нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар бид хоёр Бруней улсаар аялаад ирлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүрээтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх хүрээтэй MMS компани ивент этгэн та бүгд хүргэж байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.